Өглөөний минь төргий сайхан амарсан уу? Та бүхэнтэйгээ дахин шинэ өглөөг өгтөж байгаадаа баяртай байна. Өглөө бүрийн үгийн цагаар хамт байгаа танд баярлалаа. Тэгээд үргэлжлүүлэн хамтдаа өнөөдөр Филиппой номын 4-р бүлгээс судлая. Тэгээд энэ цагаар дамжуулан эзэн бидэнд үнэхээр баяр хөөртэй байх түлхүүрийг ойлгуулах болтугай. Хамтдаа залбирая. Тэмээ эзэн минь таны үгийн дагуу баяр хөөртэй байх тэр шалтгаан баяр хөөртэй үргэлж зогсох тэр мэрэгэн ухааныг таах болтугай энэ цагаар дамжуулан таны амьд үг бидний зүрх сэтгэлд өөрийн үгийг илчлэлт ойлголтоор өгч үнэхээр биднийг өөрчлөх болтугай гэж тань даатхан залбирч байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Тэгээ Филиппой номоор үргэлжлүүлэн бүгдээрээ өнөөдөр 4-4-өөс 9-р ишлэл хүртэл хамтдаа уншина. Тэгээд өнгөрсөн хугацаанд бүгдээрээ Филиппой номыг бүхлээр нь харж Паул илч өөрийн тарьсан чуулганд дагалдагч нартай хэрхэн хайраар захидал бичиж тэдэн төлөө хэрхэн залбирч тэднийг ямар байгаасаа гэж хүссэн яг тэр Паул илчийн дотоод ертөнц захидлын зорилго гэх мэт судалсан байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ 4-өөс хамтдаа уншъя. Эзний дотор үргэлж баярл. Би дахин хэлье. Баярлах тоон. Та нарын дүлгөөн зам бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч бүү санаа зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар Бурханд хүсэлтээ мэдвэл бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Иесус дотор хамгаалнаа. Эцэст нь ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг мөн аливаа сайн үйл байвал магтууштай ямар нэг юм байгаа бол эдгээрийг тунгаан бодцгоо. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. Амен. За энэ хэсэг үнэхээр гайхалтай. Бид нар бас Теслоник номон дээр үргэлж баяртай бай гэж Паул илчийн бичсэн хэсгийг мэднэ. Тэгэхээр Паул илч үргэлж баяртай бай гэж бичгтээ өөрөө үнэхээр хэцүү нөхцөл байдал донд байсан баг. Гэхдээ тэр ямар ч нөхцөл байдал донд үргэлж баяр хөөртэй байж сэтгэл хангалуун байхын нууцад бас суралцсан гэж хэлсэн. Тэгэхээр үнэхээр тэр надад хүчийг өгч Христээр би бүхнийг хийж чаднаа гэж бас Филиппой номон дээр хэлсэн баг. Үнэхээр энэ их эрч хүч, энэ баяр хөөр, энэ хүч чадал хаанаас гарч байгаа вэ? Тэгэхээр эзний дотор үргэлж баярлах гэж. Бид нар ямар нэг алей салбтай шиг, алейлагч шиг үргэлж энийгээл утга учиргүй яваад байхыг хэлээгүү. Харин эзний дотор баярлах гэсэн. Энэ бол үндсэн баярлах шалтгаан ба. Бид эзний дотор байгаа. Тэр Филиппой номын турш эзэн бидний дотор ажилласаар байгаа талаар Паул илж өгүүлсэн байгаа тийм. Тэгэхээр бид эзний дотор, эзэн бидний дотор, бид эзэнтэй нэгдмэл болсон гэдэг энэ чухал ойлголт бол бидний баярлах үндсэн шалтгаан юм аа. Энэ бол нэгүсэл юм. Бид өөрсдийн хүчээр олж авах гэж оролддог тэр баяр хөөр, аврал, амжилт, ялалт тэр бүх зүйл биднийг үргэлж ядраадаг, туйлдуулдаг, Бурханаас холдуулдаг. Харин нэгүслэр бид нар эзний дотор үнэхээр түүнтэй хамт суулгагдж, түүний загалмай дээрх үхэлтэй холбогдож бүх гим нүглийн буруутгах шийтгэлээс чөлөөлөгдөөд түүний амьлалтай нь бас холбогдсон. Тэгээ бид шинэ амьдралтай болсон, шинэ бүтээл болсон. Одоо тэр Христ бидний дотроос бас энэ дэлхий дээр бидэнтэй хамт амьдрах энэхүү итгэлийн амьдрал донд бид алхаж яваа хүмүүс юм аа. Тэгэхээр энэ ажил нь төгс болцоогүй
Харин үргэлжилж байгаа бид Христ эзэнтэй уулзах хүртэл тэр бидний төгс болгоно гэж Паул хэлж бичсэн ба. Энэ гайхалтай аялалд бид нэр алхаж байгаамаа. Тэгээ эзний дотор үргэлж баярл. Тэгээ энэ нь биднийг хамгаалах талаар Паул хэлж байна. Захидлын туршид бид нэр Паул хэлжийн залбирлыг судалсан тийм ээ. Тэгэхээр үнэхээр хайр чинь мэдлэг ба хэрсүү ухаанаар улам бүр бэлэх болтугай гэж Паул хэлж залбирсан баг. Тэгэхээр бид нэр Христ Иесуст итгэснээр үнэхээр түүний хайраар хайрлагдсанаа мэдэж хайраар бэлхдэг. Хайраар дүүрдэг, үнцэнээ ухаардаг. Харин энэ дэлхий дээр амьдарч байх хугацаанд итгэлээ сахихын тулд үнэхээр Христ эзэн бидний дотор ажиллаж байгаа тэрхүү төгс ажил гүйцэлдүүлэхийн тулд биднэрт бас мэдлэг ба хэрсүү ухаан хэрэгтэй байна. Тэгэхээр энэ мэдлэг ба хэрсүү ухаан дотроо Паулч биднийг үргэлж баяртай бай гэж хэлж байна. Энэ бол биднийг хамгаалах тэр мэдлэг ба хэрсүү ухааны нэг хэсэг юм. Тэгэхдээ яг өмнө дурдсан тэдгээр чухал зүйлсүүдийг Паул хэлж дахиад нэг базаад хэлж байна. 4-өөс 7 дугаар эшлэлдэр. Та нарын дүлгөөн за бүх хүнд мэдэгдэг гэсэн. За энэ дээр нөгөө ертөнцид гэрэл байх талаар хуваалцсан. Иесусийн дарууг дуурайж бид нар бие биенээсээ дээгүүр үзэж ямар ч зүйлийг гомдол маргаангүйгээр хийж сурах нь бид нар энэ дэлхийд гэрэл болж бидний дүлгөөн зан хүн бүрт мэдэгдэх. Тэгээд эзэн ойрхон байна гэсэн. Тэгээд бид нар бариуд урагшилж байгаа. Тэр шагналын төлөө урагшилж байгаа гэдэг үгээр сануулж эзэн ойрхон байна. Ингээ бид нар эзэн дотор баяр хөөртэй байхад юу саад болдгоо гэхээр санаа зовлт, итгэлгүй байдал, эргэлзээ, айдас, бүтлгүй итгэл, эсвэл үнэхээр урам угралт. Харин Паул хэлэхдээ юунд ч бүү санаа зов, харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар бурханд хүсэлтэй мэдүүлсэн. Гайхалт. Бидний дотор ямар нэг санаа зовлт, уйдгаргууныг магадгүй төрж болно, амьдрал төвөөж тохиолдож байна. Харин тэр үед бид нэр баяр хөөрөө хадгалах ёстой юм. Яаж? Тэр бүх зүйлээ эзэн дээр асгах юм. Эзэн даатах юм. Тэгээд баяр хөөрөө хадгалах юм байна. Энэ баяр хөөрөө хадгалах нь биднийг хамгаална. Христ Иесус дотор баттай зогсоход биднийг хамгаалах юм аа. Учир нь бид нар баяр хөөрөө алдах үед өөр ямар нэг зүйлийг хайж эхэлнэ. Бидний сэтгэл санааг дүүргэх, аж аргалтай болгох өөр зүйлсүүдээр бид нар хайж эхлэх үед Христ Иесус рүү харсан хараагаа алдах бол харин баяр хөөрөө хадгалсан хэврээ байх юм бол бид нар үнэхээр тэр эзэнтэй уулзах хүртлээр тэр ариун гэм зэмгүй байх бол энэ бидний эцсийн зорилго юм. Халелуя. Тэгэхээр бид нар баяр хөөрөө хадгалахын тулд санаа зовлтоос бид нар өөрсдөө хамгаалах юм. Тэгээ араас нь 8-аас 9-р эшлэлдэр юун үнэн, юун хүндэтгэлтэй, юун зөв, юун ариун, юун сайхан, юун сайшаалтайг мөн аливаа сайн үйл байвал магтууштай ямар нэг юм байгаа бол эдгээрийг тунгаан бодцгоо гэсэн. Өөрөөр хэлбэл бид оюун санаагаа Бурхны ажил үйлсээр, Бурхны бидэнд хийж өгсөн тэр сайн сайхан зүйлсээр төлрүүлэх ёстой юм аа. Бид нар баярлах шалтгаанаа үргэлж бодож тунгаан бодох ёстой юм аа. Ингэж байж бид нар Бурхны өмнө баяр хөөрөө хадгална. Оюун санаа хаана байна? Түүгээр бүх зүйл шийдэгдэж байгаа. Тэгээ бид нар Эхлэл номон дээр, Йошуа номон дээр хардаг те. 12 туршуулыг илгээсэн чинь амлагдсан газар руу орох нутгийг 12 туршуул явж ирээд 10 туршуул болохоор бидний очисон газар үнэхээр сүү балаар байлгасан сайхан газар байна. Гэхдээ тентхийн хүмүүс нь аврах том дайчид байна. Бид нар бол тэдний хажууд зарцаа юм байна гэсэн.
Харин Йошуа, Калеб хоёр яадаг лээ. Тэд нөхцөл байдал дээр биш, харин Бурхан дээр төвлөрсөн. Бурхан бидэнд энэ газрыг өгнө гэсэн бол бид хичнээн тэр хүмүүсийн хувьд сул дорой өчүүхэн харагдсан ч Бурханы хүчээр бид энэ газрыг заавал эзлэх болно. Уршилцгаая гэж. Тэгэхээр энэ оюун санаагаа хаана байлгахаас бүх зүйл шалтгаалж байна. Бид нар агуу Бурханд итгэдэг, агуу тэр аимшигт, тэр гайхалтай, боломжтой болгодог тэр агуу эзэн дээр итгэлээ тавих юм бол бид нар тэр амар тайвнаа хадгална. Бид нар баяр хөөрөө хадгална. Тэгээ бүгдээрээ энэ цагийг эзэн даатхан залбирцгаая. Өнөөдөр бидний зүрх сэтгэл дотор ямар нэг санаа зовнил байна уу? Урам угралт байна уу? Тэлгүй байдал байна уу? Таны баяр хөөргийг ямар нэгэн зүйл алдагдуулж байна. Таны амар тайвныг алдагдуулж байна. Тэгээ яг одоо зүрх сэтгэл оюун бодлоо Бурханы өмнө авчираад амар тайван болгоцгоё. Түүний дотор баярлах шалтгаануудаа, түүний хийж байгаа гайхалтай нэгүслийн ажлуудыг тунгаан бодцгоё. Итгэл дотроо урагшилцгаая. Хамтдаа залбирая. Тэмээ эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Филиппо номноос бид үнэхээр таны амар тайван тэр баяр хөөр дотор алхах эдгээр мэдлэг ба хэрсэн ухаанаас суралцж байна. Эзэн та өөрийн үгийг өгсөнд баярлалаа. Өөрийн ишлэлт ойлголт ухаарлыг өгсөнд баярлалаа. Бид харин хэрэгжүүлэлтийг үнэхээр тунгаан бодож таны өмнө бясалгаж байна. Эзэн бид оюун санаагаа үнэхээр энэ дэлхийн худал хуурмаг, энэ дэлхийн хар бараан, улсан болоогүй, хоосон, утга учиргүй мэдээллүүдээс хамгаалж харин таны үн дээр, таны ариун оршихуй дээр, таны итгэмжтэй байдал дээр, таны гайхалтай агуу чанар дээр өдөр бүхэн төвлөрүүлж таны дотор баяр хөөрөө хадгалж эцсийн өдөр хүртэл алхахад туслаарай гэж Иесусийн нэрээр даатхан залбирч байна. Амен. Эзний баяр хөөр тантай хамт байх болтугай.